За. Тэгээд цааран дээр урт наслуулдаг сум гэдэг зүгээс л яриа л да. Тэгээд ер нь бол яг энэ буддын шашинтай сум юм уу гэхээр бас яг тийм шүү. Ер нь бол энэ цогц тасгалын анхны үүсэл яг цэвэр буддын шашинтай нэг холбоогүй. Ер нь холбоотой гэвэл шашинтай ч нэг холбоогүй. Ер нь шашин гэдэг зүйл анх яаж үүссэн бэ гэхээр мэдээж бурхантай дахин холбох зорилгоор үүссэн. Эсвэл энэ бурханлаг мэдлэгүүдийг хадгалах зорилгоор үүссэн бохгүй юу? Тэгээс явандаа зүгээр энэ утга учраа алдаад ингээд олон салаа төрөлдөм, үл ойлгодом амьдралаас хол болчихж байгаа. Ер нь амьдрал яг ямар соёлууд айгүй сайн тогтнонд юм бэ гэхээр амьдралд ойрхон хүн болгон хэрэглэх боломжтой тиймэрхүү зүйлсүүд амьдралд ингээд нэвтрэлдэг байхгүй шингэж үлддэг гэсэн үг шүү дээ. Жишээлбэл дээр үед бол морь унах гэсэн соёл шүү дээ. Морь унах гэсэн соёл дэлхийн бүх хүн ингээд бас нэвтэрсэн. Явандаа тийм Монголоор дэмжлээд ч юм уу. Тэрнтэй адилхан одоогийн бидний амьдралд нэвтэрсэн хэрэглээнүүд юу вэ гэхээр жишээлбэл харин Facebook байна, YouTube байна, тийм сошиал хэрэглээнүүд байна. Эсвэл машин байна тийм. Гэх мэтчлэн машин техник гэх мэтчлэн ингээд иймэрхүү зүйлсүүд ингээд баян ядуу хөгсөн залуу гэлтгүй бүх хүний амьдралд ингээд шингэж штэ. Тэгэхээр ер нь бол анх уул нь энэ бол нэлийн хүн төвшнөөс давсан тийм гэрлэн биетэй ч юм уу та хит гэрлэн биетэй тэг тиймэрхүү байдалтай байсан үеийн хүмүүсийн тэр түүхийг нууцыг хадгалах зорилгоор үүссэн. Хоёрдугаар болохоор иймэрхүү тэр өндөр түвшний мэдлэгүүдийг энгийн хүнд яаж ойлгох вэ гэдэг зорилгоор иймэрхүү дасгал гэдэг зүйл үүссэн байхгүй юу? Тийм хүн төрлөختөн ер нь энэ эрч хүчээ алдах тий хүлтэй илүү ойрхон болох, илүү сул дорой болох. За дээрэс нь бодолдоо хэд төөрөгдөх, хитрхи сөрөг болох, хитрхи тэнцвэргүй амьдарч эхлэх тий хоолны бол, нойрны бол, бодлынхаа бол тий хайрынхаа бол тэгээд магадгүй тэр дурслынхаа бол тий ингээд олон зүйлсийн боол болж амьдраад байгаа байхгүй. Тэгээд тийм амьдралууд үүсэх үед буцааж энэ хүн төрлөختнийг нойрноос нь зүүр сэрээхийн тулд илүү бурханлаг чадварыг нь авчрахын тулд одоогийн соёлууд үссэн гэж үздэг. Гэтэ яг би энийг өөрөө яг зарим утгаараа болохоор багш нараараа заалгасан гэсэн үг. Яг энэ цогц тасгалын тухайд бол яг тийм ингээ хүн болгон хийх боломжтой. Та буддаа гэж шинж ойлгохыг ойлгодгүй байж болно. Та бурхан гэж ойлгодгүй байж болно. Гэхдээ зүгээр хүн дасгал хийж чаддаг байхгүй. Харин явандаа дасгалын мөн чанар нь оюун ухаан руу илүү сүнс рүү төвлөрөөд ирэхээр тэр номноор гарч байгаа чин шиг болж эхэлдэг гэсэн үг. Өөрийгөө энергийн бит болгож чаддаг. Юунд ч түүх гэх мэтчлэн олон янзын чадруудтай болох боломж байгаа гэсэн үг. Гэх мэтчлэн тэгэхээр яриад ивэл жоохон хүн дэмжихсэдүүд тэгээд үдсэн явандаа ойлголцсон үстэй болох байдаг.